За сайн байцгаана өрхөн мэт үзэгчтэй. Манай Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас бэлтгэн гаргадаг сонсын суралцсан подкастын маань ээлж дугаар. За үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн дугаарын маань 2 дахь улирлын маань 2 дахь зочноор за манай олон улсын харилцааны техникийн оюутан их хоёрыгаа өрж оролцуулж байгаа. За их хоёроо орой мэд хүргэе. За орой мэд өгшөө. За мэндхөө. За өнөөдөр хоёулаа багш нь яга нэг оюутнуудыг өөр нь нэгдүгээр улирал дээр чи хэрэг үзчихсэн бол дандаа багш нар их оруулжсэн. За манай багш нар бол орж ирэхээр голцоо дандаа эрдэв шинжилгээний ажил яриад болдгоо. За надад тэгэхээр нөгөө юу хэрэгтэй байгаа вэ гэхээр нэг юм онцлог сэдвүүд, сонирхолтой сэдвүүд, хүний ер нь их тийм өмнө сонсож байгаагүй мөртлөө их онцлог үндсгүүд энэ семестрээс олох зорилгоор болцоо болж игэл одоо нэг юм оюутнуудыг татаж авчиръя гэж бодсон. За чиний сэдв бол өнөөдөр их тун сонирхолтой сэдв байна. Би бол энийг Google дээр тайгаад ч болохооргүй юм байна. Тэ ер нь бол таарч байгаагүй сэдв байна. Тэ сэдв маань үндсэндээ хүн байх урлаг гэдэг юм онцгой сэдвээр явж байгаа. За эхлээд юу яа хоёлаа өөрийгөө нэг товч танилцуулах уу. За тэгье. За би Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар төвшөнд олон улсын харилцаагаас суралцдаг. Зэн их хоёр байна. За энэ хоёр маань одоо олон улсын харилцаанд 2 дугаар курс сурч байгаа. Ер нь оюутан байх хэрэг байна. Ер нь оюутан байх яг 10 жил тэгэл төстэй. Гэхдээ зав маш бага. Маш бага. Угаасаа чи одоо нөгөө одоо ажил энтер хийгээд тэ олон бас нөгөө волонтер хийж байгаа юу? Тийм. Тэ энэ тэнд явж байгаа учраас бас ялтчгүй их ядарч байгаа баг. За өнөөдрийн хувьд бол хоёулаа эхлээд сэдв рүү оръё. Ягаад энэ сэдвийг ер нь чи сонгож авав? Энэ яг ямар учиртай? Энийг чи өөрөө яаж тайлбарлахаар хүн байх урлаг гэдэг үзүүлгийг? За хүн байх урлаг гэдээ байгаа. За одоо яг миний ажиглаад байгаа оюутнууд донд 10 жилийн эхний дунд ажиглагдаад байгаа зүйл бол ChatGPT гэдэг. ChatGPT болон Gemini, Spore, Sora AI гэх мэтлэн ийм хиймэл оюухан ухаануудыг их ашиглаад байгаа. За мэдээж энэ нь бол тодорхой хэмжээнд өдөр тутмын хэрэглээндээ ашиглаж байгаа. За тэгээд хичээл, ажил гэх мэтлэн зүйлстэй ашиглаж байгаа. За энэ нь бол бага болон их хэмжээгээр ашигласны үр дүнгээр тэр хүмүүсийн маань өөрсдийн бодол гэхээсээ илүү тэр AI-да итгэж эхэлж байгаа. Ер нь нэг тэр AI дээрээ тулгуурласан AI л энэ амар зөв юм ярьдаг, зөв юм надад өгдөг. Тийм болохоор энтэй адилхан бодож иж би нийгэмд одоо хүлээн зөвшөөрөгднө гэдэг тийм айдас үүдсэн. За тэрнээсээ болоод одоо янз бүрийн аливаа тийм гоё зүйл хийх, одоо бүтээл сэтгэлгээгээ хөгжүүлээ, тийм сэтгэлгээгээ ашиглаад юм хийх гэсэн ч нэг тийм цаанаас нь юм гарч ирэхгүй AI л дайрах гэдэг болсон. Болохоор би ер нь энэ сэдвийг ярих гэж бодож үтсэн. Энэ тодорхой хэмжээгээр ер нь энэ бидний амьдралд ойрчихсан одоо хүн байх урлаг бид нар яаж хүн шиг бүтээл сэтгэлгээтэй байж чадах уу гэх мэтлэн тийм зүйлс яригддаг мөртлөө тодорхой хэмжээнд хүмүүс маань энийг бол өөрсдөө ойлгож өөрсөндөө шингээж авдаггүй болохоор ярих гэж сонгож орж ирсэн. Үндсэндээ хүнд ингээд ямар нэгэн зүйлийг ингээд харахад өөр өнцгөр бус нэг платформд найдаж тэрний өгж байгаа заавар зөвлөгөөг туйлын үнэн мэд хүлээж авч түүний одоо өгж байгаа чиглэлээр нь явж байгаа үзэгдлийг хэлээд шүү дээ. Үндсэндээ критик think буюу аливаа зүйлийг бүтээлчээр хит бүтээлчээр өөр өнцгөөс харахгүй байгаа гэж ойлгох уу? Одоо вар гэхэд бол заавал нэг ийм хэмжээтэй байх ёстой биш. Өргөн үзүүтэй байх, нарийн үзүүтэй байх, өргөн байх, том байх, өндөр байх гэдэг зүйлийг бус зөвхөн ингээд цаанаас нөгж байгаа алгоритмаас өгсөн зүйлийг л хүлээж аваад яг эн чинь л туйлын үнэ учраас бид энд хэд автаад байгаа учраас хүн нэг юм чөлөөцөх чадахгүй байна гэдэг үзүүлийг хүнд чинь гэж ойлголоо зүг үү? Яг зөв. За мэдээж сая яг хэллээ шүү дээ. Дай. За энэ бол маш том одоо маргаантай сэдв. Аль талаас нь ч авч үзсэн зүг байдаг. За яг үүнийгээ дагаад бол туйлын үнэн гэж хизээж байдаг. Үүнтэй адилхан зөвч гэж байдаг. Ямар ч өнцгөөс харж үзсэн одоо дайрж байгаа тал, дайруулж байгаа тал энэ хоёр бол бие биений өөрсдийнхөө сонирхлыг хамгаалж байгаа. Өөрсдийнхөө зорилгыг бүтээхийн төлөө л явж байгаа. Энэнд бол зөв буруу гэж байхгүй. Зөвхөн тэр улсын одоо итгэл үнэмшил болон одоо зорилго гэсэн л зүйл байгаа. Тэгэхээр үндсэндээ улсуудын хувьд бол дайн тач хийж байгаа нь одоо юу гэж хэлэх гээд байна шүү дээ. Зорилгын ач холбогдол ба их ашигла гэж тайлбарлах гэдэг нь. Ер нь аль тийм. За, окей. Тэнгүүд одоо яг дайн хийж байгаа. Тэгвэл энэ маань хүн байхтай ямар хамаатай гэж. За одоо та бүхэн дуртай кинотой байх.
дуртай шүлэгтэй. За энэ бүхэн маань бол зүгээр л нэг хүн ширээний ард сууж агаад 10-20 минут эсвэл бүр 2-3 цаг сууж агаад бүтээгчдэг байхгүй юу? Ерөөсөө одоо үед болохоор AI-аас ингээд асуухлаар ингээд өгчдөг гих мэтлээ. Тэрийг бол хүмүүс копидж аваад ингээд даа гэд бүтээгчдэг гих мэтлэн тийм ойлголт үүснээс болоод хүмүүс маань ерөнхийдөө бэлэн юмн дээр ажиллах их дуртай болоод байгаа. Одоо жишээлбэл Оскарын шагнал авсан маш гоё одоо All Quiet Western Front гэд кино байдаг. Тэр бол одоо маш туршлагатай болон мэрэгсэн тийм одоо зохиолчд ажилласны үр дүнд бол тэр шагналыг авсан байгаа. За тэгээ яг үүнтэй адилхан хүмүүс бол бэлэнчлэх тийм санаа сэтгэлгээтэй болсон болохоор за би ерөнхийдөө нэг иймэрхүү төвшний киног бол маш амархан нэг 20-30 минут сууж байгаа л хийчих чадсан штэ гэдгээс болж би бол одоо сонгосон л гэж хэлж болно да. Одоо тэгэхээр ингээд харахаар нөгөө юу гэж харагдаад байна л да. AI ашиглах нь ер нь аюу буруу гэж тайлбар гаргах гэдэг шүү дээ. Тэнгүүд магадгүй энийг үзэж байгаа хүмүүс ингэж бодох байх. Угаасаа AI ашиглаж чадахгүй байна гэдэг чинь 21-р зууны хувьд хоцрогдсон юм болох юм шүү. Эн чинь эзэмших ёстой ур чадвар юм шүү. Хэрвээ би AI ашиглаж чадахгүй магадгүй ажил дээр гарсан чинь байгууллага надаас AI ашиглахыг шаардвал яах. Тэгээ би одоо даргаатаа AI ашигладаг тэгэхээр та сэтгэлгээ дороотолтой гэж хэлэх болохгүй юу. Тэгэхээр чинь ашиглаж сурах нь хэрэгтэй юм шүү нэг талаар бас. Тийм хандлага байж болох уу? Ер нь бол тийм хандлага. Би өөрөө ч гэсэн AI ашигладаг. Түүндээ ч дуртай. Түүнтэйгээ ч харилцах дуртай. Гэхдээ би бол 100% AI-ыг бол буруутгаж үзээгүй. За яг хуу тодорхой хэмжээнд бол AI-ыг ашиглаад одоо ийм юмнуудаа хийлгүүлчих болно. Миний гаргаж ирэх гээд байгаа санаа бол бүр 100% AI дээрээ одоо сэтгэлгийн тогтсноосоо болоод өөрөө чөлөөтэй сэтгэх чадваргүй болж ийн гэж яриад байгаа. За тэгээд та бүхэн харж болно. Яг сая хэлсэнчлэн кино байна. Гой урлагийн зургнууд байна. Энэ зүйлсийг болохоор хүмүүс төгс биш байжгаад маш олон удаагийн давтамжтайгаар засаж, сурж, туршлагажж хийж одоо зурж бичсний үр дүнд бол бий болсон. За тэгээд энэ нь бол AI-ыг одоо AI-тай холбож үзэх юм бол маш амарчлах тийм сэтгэлгээнээс болоод яг тийм хүмүүс одоо шат дараалттай ухаас бол залхуурдаг болсон гэж хэлж болно. Одоо жишээлбэл надад бол нэг дуу бичдэг найз байсан. Одоо бүр тийм 20-30 жилийн туршлагатай дуучинтай бол өөрийгөө дандаа харьцуулаад явдаг байсан. Би ингээд 2 жил дуу биччихэд бүхүүлдээ 2 жил дуу биччихэд энэ хүнтэй тэнцвэц хэмжээнд дуу бичиж чадахгүй нь ер нь хаялаа л гэж ярьдаг байсан. Тэгэхэд бол би ингэж хэлсэн байхгүй түүнд хандаж. За чи наад хүний хардаа 10-20 жилийн туршлагатай. За энэ рок чиглэлээр дуу бичээгүй ч гэсэн тэр хүн наад хүн чинь шүлэгч бичижсэн байж болно. Өөр романтик дууч бичижсэн байж болно. Гэхдээ тэр хүн бол хамгийн сүүлд яг өөрийнхөө чиглэлийг олоод туршлага, өөрийнхөө одоо зорилго, тэр хүсэл зорилго гээд заавчлаарай. Одоо өөрийнхөө хайртай зүйлийг бол олж бичсэний үр дүнд бол маш өндөр хэмжээний тийм хүмүүс сайшаагдсан зүйлсийг бол бүтээж чадсан. За тэгэл одоо яг сая хэлсэнчлэн амарчлах, залхуурах тийм зүйлс бол ажиллагдаад байгаа. Одоо тэгэхээр нөгөө айгүй зүв санаад гарч ирж байна л та. Би одоо өөрийгөө Elon Musk-тай харьцуулах нь хаашаа. Тэ Elon Musk бахан пууж хөргөл би яагаад пууж хөрөхгүй бэст пууж хөргөж чадахгүй мадахгүй гэл гутрахын ч хаашаа тэ. Тэгэхээр нөгөө нэг төрөнд дурдсан айгүй чухал санаа энэ гарч ирж байна. Хүн бол амьдралынхаа туршид аливаа зүйлийг олж авахын тулд буюу А цэгээс нөгөө цэгт хүрэхин тулд маш олон зүйлийг таньж мэдэж алдаж онож тэ зүйлээр өөрийгөө одоо хурцлж явж ирж байгаа. Гэтэл нэр үнэхээр яагаад бид нар аюул олон хүмүүс тийм ажиллагдаж штэ. Энэ нөгөө хажуу айлын самдан амар баян. Тэгээд би амар ядуу байгаад байгаа. Тэгээд би өстө нэр бүтэхгүй гар юм а. Тэр гэж хүмүүс өөртөө аюул их өндөр шаардлага цензур тавиал. Тэгээд тэр цензур нь хүрч чадахгүй болоод ирэнгүү тэрэндээ жоохон гутраал. Тэгээд ер нь ийм хүмүүс аюул ажиглагдаж байна. Яаж яхад нөгөө нэг тим юм байгаад байдаг шүү дээ.
бид нар харьцуулахдаа айгүй тийм жоо мэдрэмжгүй харьцуулдаг юм шиг нэг бодлыг хараад байгаа те яалтчгүй нэг тийм хандлага байгаа шүү. Энэ бас ер нь хүмүүст хэлэх ёстой зүйлтэй яалтчгүй. Хэрвээ чи аливаа зүйл гэдэг бол өөрийнхөө цаг хугацааныхаа хим хэмжээртэй явдаг болохоос биш. Тэгээ чи ингээл заавал 20-тоо тэр бомтон болоод тэгснэ 24-төө дэлхийг өөрчлөл 28-таа хүн төрөлхтнийг шинжилээл тэр юм чиж угаасаа байхгүй. Тэгэхээр магадгүй бид нар яах ёстой байх л та. Жохон өөртөө тавьдаг цензураа бууруулах ёстой баг. Энийг бас магадгүй оюутнууд ч гэсэн бас бодолцох ёстой баг. Заавал нэг 100 авах гэж улаардаг хүүхдүүд бас байдаг шүү дээ тэнд чинь. Тэгэхээр энийг бас жоохон тийм байх яалтчгүй байна. За тэгэхээр нөгөө нэг хоёлаа нөгөө чинь ярьжсэн шүү дээ подкаст эхлэх өмнө урлаг гэдэг үгэн дээр их концепц өгчсэн. Тэ. Урлаг гэдгээ чи нэг яхад нэг тодорхой ойлгоод өгч төхөө. Урлаг яагаад хүн байгаад урлаг ямар энэ яг яаж холбогдоод байгаа? За урлаг. За энийг уран зураг дээр авч үзье. Мона Лиза. Уран зургийг мэдээж хүн бий болгоно. За тэр хүний толгойг тарих гэдэг зүйлээс бол одоо тархинд бол тэр зурагны одоо скетч гэдэг зүйл бий болоод тэр хүн одоо өөрөө гараараа ингэж сийлэнтэй. Хэдийгээр одоо ерөнхийдөө толгоонд нь ингээд яг юу зурхаа бодоод байдаг. Гэхдээ гараараа гаргаж чадахгүй байдаг. Тэрэнд бол туршлах хэрэгтэй. За тэгээ яагаад энэ урлагтай холбож үзээд байгаа юм бэ гэж бодож магадгүй. Тэрэнд бол одоо орчин үеийн хүмүүс дээр ярих юм бол жоохон тийм хурдцтай байлгах гэдэг. Одоо хурдцтай байлгах гэдэг нь бол маш гоё зүйлийг одоо хүмүүс цаашаагдах зүйлийг бол богино хугацаанд хийчих болдог гэж ойлгоод байдаг. Энэ дээр л гол асуудал байгаа. За тэгээд одоо мэдээж хүн бол нэг зүйлийг бүтээн. Тэр бол тодорхой хэмжээнд мэдээж өөрт нь бол хүлээлтэнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол тэгж тайлбарлаж байна те. Аливаа зүйл чанартай байхын тулд тэрэнд өөр нэгэн цаг хугацаа хэрэгтэй. Тэ. Бити ингэж яараач. Монгол ардын нэг зүрэг байдаг шүү дээ. Нөгөө яарвал даар нэтэр гэдэг шиг л тийм юм ярьж шүү дээ үндсэндээ. Бид нар бол ер нь урлаг одоо нөгөө юун дээр л их анзаардаг л да. Техник технологи өндөр хөгжсөн байгаа өнөө үед ялангуяа AI гэдэг нэг ачи юм ороод ирэх үед. За ачи юм. Маш богино хугацаанд агуу үр дүнд хүрэх гэдэл. 50 хуудас материалыг 1 хоногт орчуулаад. Тий. Энийг бол ер нь бидний амьдрал дээр амар харагдаж байгаа шүү дээ. Тэгээд энэ өөрөө нөгөө далдуураа бас нэг аливаа зүйлийг хэд халтууртах гэдэг байгаа юм шиг хандлага үзэгдээд байгаа шүү байгаа. Уул нь бол дотроос минь ингээд хурдан хугацаанд хийчихвэл амар гоё гэсэн нэг юм сэтэл үсгээд байдаг. Гэтэл халтууртчих гад байдаг. Энэ тохиолдолд чи яг ийм байдалд орсон байгаа хүнд ямар зүйл өгөх вэ? Гэхдээ инхээр би юм амар хурдан хийж болох гээд байна. Хурдан хийх надад чухал байгаа даа тулцсан байна гэдэг ч юм уу. Тэгвэл чи юу гэж хэлэх вэ? За AI бол ашиглаж болно. Гэхдээ AI-ыг ашиглаад та тэр ажлаа хийлээ. Ажлаа хийсний дараагаар яах вэ? Хүмүүс магтана. Та ингээд энэ 50 хуудас юм орчуулсан байж тээ ямар мундаг юм бэ? Ямар хэсэн хэцүү байсан уу гэж асууна. Тэгэхэд бол та нэг хэцүү байгаагүй л гэж хэлнэ. За нэрэл яг тэр дотроо та одоо бодоод үзтээ. Та тэр орчуулад үг-үгээр нь орчуулад тэрэн дотор байсан контентыг өөртөө шингээж аваагүй болохоор одоо танд ямар үлдэж байгаа вэ? Ер нь энэ хүн байгаад амьдрын гэдэг маань би яагаад урлаг вэ гэж хэлээд байгаа вэ гэх учир нь бол одоо өөрийнхөө хийсэн туршлага хуримтлуулж байгаа бүх зүйлээс тэр хүн одоо өөрийгөө бий болгож байдаг. Одоо жишээлбэл нэг уран зохиолын тийм эссе орчууллаа гэж бодъё л да. Тэрний дотроос бол та энэ үг надад таалагдж байна. Энэ болсон явдал их таалагдж байна гэд өөртөө шингээж авах явцыг би урлаг гэж хэлээд байгаа маа. Үндсэн тий. Яг зөв тэгж гоё өөрийгөө бүтээх нь шүү дээ. Би танд нэг гоё сонирхолтой юм хэлээ л да. Би энийг бол пэс ухаж агаад харж исэн. За тэр дундаа л TikTok л доо. Гэхдээ энийг бол би хүмүүст их судлаарай гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо энд бид хоёрын ярьж байгаа зүйлээс 80%-ийг нь хүн ойлгож чадахгүй. 20% л ойлгоно. Яагаад гэвэл энэ хүн үзэж байгаа хүмүүс маань болохоор бид хоёртой адилхан туршлагатай биш. Амьдрал нь бас өөр. Эсвэл бүр цаашлуулад өөр хэлээр ярьдаг ч гэж болно. Ингээд бол одоо хүн гартаа барьж үзэжсэн зүйлийг л одоо иймэрхүү байдیں۔ Одоо буу ярьж исэн хүн бол энэ
төмрөөр хийгдсэн байдیں۔ Ингээд гарахад ингэж хавирж дуугардیں۔ Гэдэгтээ яг адилхан. Буу барьж байгаагүй хүн бол энэ төмөр эд юм уу мэдэхгүй шүү дээ. Бүгдээрээ л төмөр эдэг гэж ойлгоно. Гэх мэтчлэн. Тэгээд Японы нэг ийм гоё философи урсгал байдیں۔ Wabi sabi гэдэг. За энэ нь болохоор ер нь ихэвчлэн Япон аяг шаад мэдэнтэй та багшаа. Маш гоё үзэмжтэй байдаг тийм үү? Одоо чанар манар нь ч гэсэн аюу гоё байдаг. Тэр яагаад гэж бодож байна та? Тэгэхээр тэр бол ууй уламжлагдаж ирсэн арга технологи гэж үзэх үү? За тэгж үзэж болно. Гэхдээ яг миний гол ярих гээд байгаа юм бол Япон тэр шаазын эдлийг бол нэг бүрчлэн гараар хийдэг. Гараар хийх дунд дотроо бол тэр хүн сэтгэл зүрхээ шингээж маш нарийнаар өөрийнхөө анхаарлыг төвлөрүүлж бол удаан хугацаанд хийдэг. Энэ хугацаанд хийхэд бол одоо аяг болгон өөрийн гэсэн одоо онцлог тэмдэгттэй байдаг. Одоо жишээлбэл үйлдвэрт хийсэн аягнаас ялгарах юм нь бол өөрийн гэсэн ийм сэв зураастай эсвэл шавар нь одоо гэлаасан шавартай гих мэтчлэн эсвэл хэсэг газраараа нэмгэн байх гих мэтчлэн. Тийм байдаг болохлээрээ одоо тэр аягнууд бол илүү үнд хүрдэг. Бусад аягнаас бол шааз эдлээс илүү үнд хүрдэг хүмүүсийн дунд бол одоо нэр хүндтэй байдаг. Одоо модон аягыг хүртэл та мэднэ үстэй. Японоос ирсэн. Яагаад ч юм цаанаас нэг амар гоё үзэмж сайтай ингээ бариад авчих юмсан. Энд л би хоолоо идчихвэл амар гоё тийм мэдрэмж онцгой мэдрэмж авах гээд байна гэдэг тийм зүйлийг өгдөг болохоор одоо ерөнхийдөө бол тийм өөрийг нь онцгой болгож өгдөг. Дефектийг харагдаж байгаач тэрийг бол бусдаас илүү онцолж өгж байгаагаараа одоо илүү гоё болдог, онцлогдож өгдөг. За нэг юм сонирхолтой асуулт гарч ирж байна. Яг ингээд чамд одоо яг энэ талаар ярихад юу их нөлөөлөв? Чи юуг ингээд ажиллаж итэл ийм сэтэл юу н орж ирв цаанаасаа. За яг юу нөлөөлвөл гэж асуугаад байгаа. Ер нь бол би өөрөө их философи судлах дуртай хүн. За тэр дундаа бол Аристотель болон эртний Ром болон Грекийн философчдыг бол их үздэг. За тэр дундаа бол хүн одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэж номлолдог одоо номлолыг нь унших хугацаанд бол би бас ботсон юм. Энэ хүмүүс ерөөсөө AI ингэж ашиглаад яваад байна. Тэгэхээр ихэнх хүмүүс маань ингэж ашиглаж байгаасаа болоод эсвэл өөрсдөө ерөнхийдөө өөртөө итгэлгүй байдаг. Юм л бол өөрийгөө хүнтэй харьцуулаад одоо за би ингэж чадахгүй юм биш тий. Энэ ингэж байгаа юм чи энэ надаас мөн би ерөөсөө бүтэхгүй юм байна, болохгүй юм байна гэдэг тийм одоо санаа төрдөг болохоор одоо энэ сэдвийг бол сонгосон гэж хэлж болно. За ер нь бол би бас өөрөө яг ийм хүн байхгүй. Тийм болохоор энэ философи гэдэг зүйлийг судлаад яг энэ хүн байх урлаг гэдэг зүйлтэй би өөрөө шимтээ орсон юм. Зөв. Нэг ийм юм болж л тээ. 15 дугаар зуунд. Одоо чамаа философи хэрлээ гинт орж ирлээ л тээ. Багштай ярьжсэн чинь нэг ийм сэтэл надад хэлэхгүй. 15 дугаар зууны үед дундад цууны үед ингээд үндсэндээ нөө түүхэнд бол dark age гэж тэмдэглэдэг байлаа шүү дээ. Эдгээр ус үеиг шашнаар удирдуулдаг. Ерөөсөө лам одоо санвартан инк гэсэн бол тэрийг заавал хийдэг. Тэгээ чи тарихгүй юм шиг амьдэрдэг байсан үе. Нэг өдөр Ромын пап хэлээд л за хар муур гэдэг бол одоо чөтөөний бэлэгдэл чөтгөр дэлхийд дээрхтэй хар муурын дүрээр хар муурыг таарсан газар болгондоо аал гэсэн чил нөгөөд нь устгаад л ийм хүнийг шолом гинэ гэсэн чинь тийм шиш тэмдэгтэй бүх эмгэгтэйчүүдээ барьж ав шолмын ан хийгээд л энэ үеийг бол хүн төрөлхтний түүхэнд харахгүй гэж тэмдэглээд байгаа. Тэгсэн чинь багшны тэгж ярихгүй юу? 21-р зууны харахгүй үед бид нар ирчихээ гэлээ биш. Юу 21-р зууны харахгүй гэж одоо хааш харсан юм байдаг гэсэн чинь Хэмэл оюуханаар удирдуулдаг ирчихээ. Бид нар сэтгэхэ болчихжээ. Ямар нэг юм болохоор ChatGPT-с суучна. Ямар нэг юм болохоор судалж суухын оронд асуучдаг. Тэгээ нөхөн шилээд өгнө. За нэг бодлын их амар мэт боловч нөгөө талаараа мэдлэг олж авах процессыг аяг алдагдуулт юм байна гинэ. Яагаад вэ гэж асуусан чинь тэгж хэлсэн надад. Ингээд хүн ингээд альва зүйлийг судална гэдэг нь нэг зүйлийг уншиж сууж итэл өөр бусад мэдлэгийг бас давхар олж авдаг гинэ.
нэг ном уншаад одоо магадгүй чи Аристотелийн ер нь улс төрийн философи гэдэг номыг уншаад суужсэн чи тэр чинь ганц улс төрийн философи судлахгүй шин мангар олон санаанууд гарч ирсэн байгаа. Тэр болгоныг ингээл нөгөө суралцсан процессор шинэ мэдлэгүүдийг олж авдаг. AI бидний энэ боломжийг хаачлаа. Ганцхан асуулт асуухаар яг таарсан нэг тоочны гэсэн нэг хариулт өгдөг. Тэгэл бид нар бусдыг судалж чадахгүй. Тэгээ буюу үндсэндээ зөвхөн асуултандаа баригдсан хариултанд л найддаг. Тэгээ нөгөө судлах юм чи хаана вэ? Хүн ингээд цаашаагаа уншиж судлаа байж итэл ингээд тэр чинь байхгүй шүү. Тэгээд бид нар бол үндсэндээ AI л өгсөн мэдлэгийг л мэдлэг гэж ойлгодог юм сонин шин харах үед ирчлээ. Гинэ багш. Чи ер нь тэр санал нийлэх үү? Ер нь бол санал нийлж байна. За яг сая хэлсэнчлэн хүмүүс ерөөсөө өөрөө судалгаа хийхээ болцсон гэж ярьж байна. За судалгаа хийх тундаа бол би бүтээл одоо төөрөх аливаа зүйлийг сэтгэлээсээ хийх гэдэг тал дээр ярив. Одоо AI-аар бол бүх юм хүмүүс бичүүлдэг болсон. Бараг эссе, нотариат, одоо тайлмайлан гэх мэтлэн. Тэр тайлангаа бичих явцад бол хүн өөрөө за энийг ингэж бичих юм байна. Энэ дээр ингэ бичвэл зөв юм байна. Одоо энэ хэсэгт ингээд биччихвэл энэ багш маань илүү ойлгоод хүмүүс уншиж байгаа харж байгаа хүмүүс маань ойлголт өгөх юм байна гэдэг зүйлийг болвол AI гаргаж чаддаг. Харин оронд хүн маань өөрөө сураад гаргаж өгөх ёстой. За яг үүнтэй адилхан хүн сурахгүй байх гэдэг маань өөрөө хөгжихгүй байх гэсэн үг. Хөгжихгүй байх гэдэг маань тэр хүн шиг амьдрч чадахгүй байх гэсэн үг. Тийм болохоор энэ хүн байх урлаг гэдэг зүйл маань бол алдагдаад байгаа. Судалж ийж, сурж ийж, илүү ихийг мөрөөдж ийж, илүү томыг харж ийж, барьж авах хүсэлтэй байж ийж тэр хүн маань амьдрж байгаа юм шиг амьдрдаг. За энийг бас магадгүй анх сонсож байгаа хүн жоохон сонь сонсогдох байх. Би AI ашигладаг болохоор тэтгэлийн дөрөлтөлтөн гэсэн үг үү гэсэн бодолж төрөх байх. Тэгээ зүгээр яхав өнөөдөр бид нар биш юм хэд бидний дүүнер магадгүй тэрний ч дүүнер тийм болж магадгүй. Яг одоо энд ярьж байгаа шиг нэг юм AI-ийн хөгжлийн төвшин гаргасан байна л та. Тэр нь юу ихээр эхлээд одоо бид нар бол artificial intelligence судалж байгаа. Хамт ярьж ингээд яриад байгаа шүү дээ. Дараагийн шатанд орохоор artificial generalized intelligence болж эхэлнэ. Artificial super intelligence болж эхэлнэ. Artificial god intelligence гарч ирнэ. Тэгэхээр чи ер нь зайлшгүй юм биш үү? Ер нь бид нар AI-аар бүр одоо дарга нарыг AI-аар удирдлагуудын менежерүүдийг солиол ирэхээр AI-аар удирдуулаад тэр энэ магадгүй хитрхийн нэг юм юу болох байх л та нэг юм юу гэдүүлээ шинжлэх ухааны нэг юм уран зөгнөлт сэдвээр орчих гээд байна. Тэгээ зөв яг хүн байх таар эргээд боё л та. Энэ яагаад энэ сэдвийг айгуу чухал гэж бодоод байгаа вэ гэхээр угаасаа бид нар аста химэл оюун ухаанаар удирдуулах л байх. Ямар нэгэн байдлаар байгуулалт орсон чинь дарга нь AI-ч байх юм бол удирдуулна л гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэ. Нэг өдөр AI нь бурхан болцсон тэрийг шүтээ сууж байгааг чи үсэхгүй болчиход байна. Тэ. Одоо ингээ ярихаар заас тийм гэж наашаарсан юм байдیں۔ Тэр гэж бодож магадгүй. Яг ингэж бодоогүй хүнд бас ярихаар итгэхгүй ч гэж магадгүй. Тэгэхээр одоо нөгөө чи одоо битэрийн сэдв аягүй нөгөө хурц гэж би хэлэх гээд байгаа шүү бүр яс ялангуяа. Хурц буюу хитрхи одоо магадгүй одоо цаг үеэс жоохон давсан байж магадгүй шүү. Магадгүй тийм үгүй ч гэж магадгүй. Тэгэхээр зүгээр яхав. Тийм болохоор жоохон үзэгчтэй цус жоохон юм хэцүү буучих байх гэж би жоохон санаа зовоод байгаа. Ягаад тэгэхээр нөгөө манай их хоёр нөгөө аягүй мэтгэлцдэг тийм. Тэгээ яг нөгөө мэтгэлцэж байгаа юм шиг ярьж байгаа л да. Шууд аргумент дэвшүүлээд нөгөө хөө яриад л бодлохгүй л. Ер нь бол яхав тийм байгаад байгаа. Тэгэхээр одоо бид нар яах ёстой юм бэ? Ер нь цаашдаа яг ямар арга хэмжээ барих ёстой юм бэ? Нэгэн тул үнэхээр тэгж байна. Ялтчихв. Эсээгээ бичүүлчихэж байна. Ажлаа хийлгэж байна. Орчуулгаа хийлгэж байна. Бүр яс ярих юм бол сая нэг нөхөр гадаад Texas ChatGPT гарч ирсний дараа ChatGPT-гээр ном бичүүлсэн чинь нөгөөх нь бестселлер болчих жишээ нэ. Энэ бол бүр факт байсан. Энэ бол бүр юу биш. Тэхвэдэ биш. Энэ бол факт болцсон үйл явдал. За тэгсэн чинь одоо энэ сая нэг ярьжсэн Warner Bros-ын супер батартай кинонд байдаг шүү дээ. Тэр бол ерөөсөө ChatGPT-гээр л бүх юм хийлгэж чинь гэж. Тэр найруулагч нар. Тэгээд бид нар бол угаасаа нэг бүх бичхийн, бодох, сэтгэх, суух, өөрийгөө дайчлах энэ бүх юмыг л AI-аар хийлгэж чинь угаасаа хийлгэж чинь. Тэгээ бид нар нөгөө ингэж их AI-аар хийлгээд ирснээр нөгөө хүн байх гэдэг зүйл алдагдчихна гэж шивтэрийн сэдвэр яриад байгаа шүү дээ. Тэгээ бид нар ер нь яг яах хэвтэй цааш та тэгвэл бид нар юунд анхаарах хэвтэй гэдэг нэг асуулт байна. Би бол хүн төрөлхтөнд итгэж байна.
одоо итгэж ийн гэдэг маань бол хувьс нь одоо тасах чадвар гэж хэлж болно. За түүхэнтэй ч гэсэн энэс өөр бол тийм одоо тулгарч исэн асуудлууд болоо исэн. За хүмүүс бол түүнийг бол давж гараад түүнтэйгээ илүү хамтран одоо орших дасан зохицсон байдаг. За одоо COVID-19 гэж харж болно шүү дээ. Одоо бол зүгээр энгийн ханиад маягийн тийм хэлбэрийн зүйл болоод явж байна. AI-г бол би 100% бол буруутгаж үзэхгүй. Энийг бол ашиглаж болно. Тэр алтан цаг хугацаагаа бол хэмнэхэд бол амар тийм эрэг үр дүн гардаг. Би бол өөрөө ашигладаг. Тийм болохоор одоо ер нь нэг 50-50 гээд харьцааг нь бариад ашиглаад явж ивэл зөв гэж би үзэж болно. Одоо ерөнхийдөө судалгааны ажил хийлээ гэхэд бол мэдээлэлээ бол AI-аар цуглуулад түүн дээрээ дүн шинжилгээгээ бол өөрөө хийх нь зөв гэж би бодож байна. За тэгэл ер нь бол нэг зүйлийг бол шууд хааж одоо чанга хүчээр бол барьж авч болохгүй. Бид бол түүхээс харсан. Энэ бол хизээж бүтдэггүй. Цаг хугацааны явцад энэ бол тэр хөөснөөсөө задраал гарч ирээл бидний дунд буцаад оршдог. Тийм болохоор илүү ChatGPT-г одоо өөрсдийнхөө амьдралд оруулж 50-50 гэдэг журмаар бол амьдрах нь зөв гэж бодож байна. Хэрэглээг битээ туйлширтал хэрэглээрэй л гэж байна шүү дээ. За энэ бол энэ хоёрын нэг сонирхолтой үнцэг байна. За багш нь бол юу гэж боддог вэ? Бас нэг юм бодолтой байдаг байхгүй юу? AI-аар ажиллаа хийхин оронд зөв ягаад AI-тай хамт сурч болохгүй гэж. Тэ. AI-аар яма хийлгэж явахын оронд ягаад AI чи ингэж хийсэн бэ? Би одоо яг яаж хийсэн буюу нөгөө яагаад болон яаж гэдэг асуултыг асуугаад харьцаж болохгүй гэж. Одоо үндсэндээ эсэ бичүүлчихлээ шүү дээ. Тэгэхээр асуух нь шүү дээ. Яагаад ийм санаа гаргасан? Яагаад ингэж бичиж байгаа? Яагаад ингэж бодож байгаа? Бодлого явуулснаа энийг яаж боддتي? Шууд нэг англи текст явуулснаа энийг яаж орчуулах юм? Тэгээ би яг юун дээр анхаарах хэрэгтэй. Надад дараа нь иймэрхүү текст гарч ирэх юм бол би яг юун дээр анхаарч очих хэрэгтэй. Тэгсэн чи одоо яа гэдэг ямар нэгэн байдлаар одоо нэг код бичдэг хүн код явуулснаа би яг юун дээр алдчих вэ? Надад заагаад өгөөч гэдэг ч юм уу. Чинүүд айгүй зөв санаа гаргасан. 50-50%. Тэгээ бүх юма бити хийлгье. Танхтай бай гэдэг шиг те. Багшийн хувьд бол яг хийлгье. Тэгтээ бас хамт суралцъя. Яагаад ингэж хийж буюу нөгөө зохистой хэрэглээ гэдэг категори руу оруулж болохгүй байсан юм уу гэдэг талаас нь багш нь боддог байхгүй. Тэгээ нөгөө зөв хэрэглэх. Шашны асуудал ерөөсөө яг л энэ өссөн шүү дээ. Нөгөө бүх юмаа ингээл асуугаал хүүхдээ би юу гэж нэрлэх үү гэдэг шиг. Одоо ялч манай Монгол дээр бол 50-50 байх хэрэгтэй гэдэг дээр би яг буучаад идэв. Хүүхэд төрөхөд би хүүхдэд ямар нэр өгөх вэ гэж асуудаг. Крашлтаг охин залуугийнхаа төрсөн он сар өдөр ордын оруулсан өөрийнхөө төрсөн он сар өдөр ордынстай бит хоёр нийлэх үү гэж асуудаг. Тэгснэ нөхрийнхөө эргэстийн дугаар муугаар төрсөн он сар өдөр зодиак модиак оруулсан өөрийнхөө оруулснаа бит хоёр заяаны хань байж болох уу тэр гэж асуудаг. Ингэж шээ. Тэгээ сарай биш. Хүүхдийнхээ нэрээ асууж ч тоо сонин шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг танагтай хэрэглээ гэдэг дээр ер нь буух хэрэгтэй баг. Дээрээс нь чи чинь бид нар чи сурж байгаа усуд. Одоо оюутнууд гэж үзэх юм бол сурж байгаа усуд. Даалгавраа хийлгээд байна гэдэг чинь бас биш шүү дээ ялтч юу. Тэ. Чинь бас нэг юм хамтарч ажиллах. Одоо яг магадгүй энэ дээр одоо нөгөө нэг энэ хүртлээ яаяар хийлгье. За энэс цааш нь би өөрөө хийя гэдэг ч юм уу тэ. Эдгээр зүйлсийг магадгүй бид нар бас бодолцох хэрэгтэй. Ер нь бодох ёстой асуудал. Яг уу амархан юмдаа амар юмдаа гэж харахаас илүүтэйгээр баг тэ. Тийм баг. За 50-50. Тэнгүүт одоо нэг ингэж бодож байгаа юмс гарч ирнэ. Үгүй тэгж чадахгүй. Юун 50-50. Мөнгөний төлөөл $20 төлөөл плюс хувилбарыг аваад хийлгэх бол наач ёстой амар гоё чинь тэр нь манд амраа тэр гэж байгаа хүмүүсээ чид дээр юу гэж хэлгэсэн. Нөхөрсөг зөвлөгөө шүү дээ. Нөхөрсгөө тийм. Нөхөрсөг зөвлөгөө юу нөхөрсөг зөвлөгөө. За миний хувьд бол энэ AI гэдэг зүйл бүх мэргэжлийг хийх чадвартай гэж бодож байна. За тэгээд одоо янз бүрийн энэ тэмдээс гаргасан судалгаа мэргэжил гэдэг зүйлийг AI-аар солих боломжтой юу гэдэг тийм зүйлсэд бол би яг төдийлөн бол итгэдэггүй. Яагаад гэвэл энэ AI гэдэг зүйлд бол амар том потенциал байгаа. Тэр потенциал бол бүх тал руу хүрэх боломжтой. Тийм болохоор ямар ч мэргэжлийг бол эзэмшиж чадна. Гэхдээ одоо энийг бол ер нь өөртөөгөө уялдуулж ашиглах нь зөв гэж ойлгож хэлж болно. Яагаад гэвэл одоо сайн хэллээ шүү дээ. Та одоо AI-аар юмал хийлгээд байна. Танд өөр чинь яг үлдэх юу байгаа?
Юу ч аахгүй. Танд үлдэх юм байхгүй болохоор та яах вэ? Юу ч бодож чадахгүй. Энэ шүлгийн хэсгээс энэ жишээг нь аваад ингээд ийшээ оруулчих. Энэ кинонд тэр дууг аваад оруулчих гэх мэтлэн тийм зүйл байхгүй болохоор танд амьдрах тийм хүсэл гэдэг зүйл бол байха болно. Тийм болохоор энэ хоёрынхаа харьцааг ингээд хөрхөн гой бариад аваад явуул зүг байхгүй юу? Яг уу AI-аар бол бүх юм хийлгэж болно. Гэхдээ танд үлдэцтэй юм бол байхгүй шүү гэж хэлж байгаа. Зөв. Одоо ер нь тэгнэлтэй ялтчихв. Ер нь бол яг нөгөө түрүү ярьчихсан дундад цууны шашны сүнэл хизээ явсан бэ гэхээр хүмүүс нэг яагаад гэдэг асуултыг асууж ирсэн үеэс л ер нь дуусч эхэлж байгаа юм. Яагаад би ер нь бурхны шүтгэжтэй ингээл нэг сэтгэж эхэлж штэ одоо би дааж. Тэгэхээр ер нь бол бид нар өнөөдрийн цаг үе маань хэдийн юм байгаа ч гэсэн магадгүй бид нар хиймэл оюухан ашиглах шаардах ч гэсэн. Нөө хүнлэг байх, үнээрээ сэтгэх. За энэ бас нэг сэтгэл зүй асуудал орж ирэх, нэг сэтгэлийн асуудал. За хоёул тэгвэл ажил мэргэжил хийгээд бүтээмжийн талаар бараг ярьлаа гэж би харж байгаа шүү дээ. Дандаа ингээд нэг юм бүтээх талаар. Тэгээ нөгөө сэтгэлийн юм одоо юу нь яах вэ? Хандлагын асуудал. Бид нар ингээд тийм л оюуханаар ингээд юм хийлгээл байгаа шүү дээ. Ингээд ажил за магадгүй одоо нэг дорж ялны нөхөр сууж байгаа л дорж идэг нөхөр бүх юмаа хиймэл оюуханаар хийлгээл бүр сүлд яаж одоо бараг охин найрах вэ гэдэг хүртэл AI-с асуудаал тий. Тэглээ гэж бодъё л да. Тэгсэн чинь энэ ийм асууж эрсдэл нүүсэх болов. Дорж ингээл охиноор AI-аар охин найрснаа нөө юу яалаа гэж бодъё л да. Одоо тэр охинтой цаашаа яаж хандах вэ? Яаж сэтгэл гаргах вэ? Яаж одоо би энэ охиныг илүү юм гоё аз жаргалтай байлгах вэ гэж бодох хүртэл AI-аар асуудаг болвол яах вэ? Нэг юм сэтгэл зүйн нэг юм байхгүй болчих болов яах вэ? Энэ юу гэж бодож байна? Юм бодож үзсэн үү? Ер нь бол баг ийм болоод штий. TikTok дээр бол ер нь ажиглаад байхад тэр AI одоо хүн найрж байгаа, залуу найрж байгаа, охин найрж байгаа тийм бичлэгнүүд бол бүр зөндөө явж байгаа. Тэр чаттай гарч байгаа. Яг нь AI generated мөн л дөө. Гэхдээ тэрнээс бол хүмүүс санаа аваад одоо өөрийнхөө хайртай залуу охиныг бол найрж байгаа л байхгүй. Тэр бол амар ойлгомжтой л байдаг. Яагаад гэвэл одоо хүмүүсийн чатыг аваад уншихлаар яг нэг тиймэрхүү сэдвтэй юмнууд яваад байдаг. Тэгээ яг сая хэлсэнчлэн хэрвээ та AI-аас юу хийх, яах ёстойгоо асуугаад байх юм бол ер нь яг та бодоод үзтээ яг яах гэж охин найраад байгаа, яах гэж залуу найраад байгаа. Та өөртөө мэдрэмж авах гэж л одоо ирээдүйд тийм том юм бүтээх гэж л тэгээд байгаа шүү дээ. Хэрвээ AI-аас асуугаад тэр охиноо найрчлаа, эсвэл залууг найрчлаа гэж бодъё. Тэгээ болзон дээр очлоо. Та тэндээс асуугаад байх юм бол танд өөрт чинь ирэх тийм мэдрэмж болон туршлага гэдэг зүйл болол байхгүй болох байхгүй. Тийм болохоор одоо энийг бол буруу шаажил үзэж гин гэж хэлж байна да. Яа би сая юун дээр харахгүй юу? Нөгөө чатлж байгаа нэг хоёр нөхөр. Тэгсэн чинь нөгөөх нь чатыг скриншот хийгээд ChatGPT руу осноо. Би энд ямар хариу өгөх вэ? Асууж эхлэхгүй. Тэнгүүд нүүх нэг ийм хариу бодож болно. Өгнөд. Тэнгүүд тэрийг нь копи доо тэр чигт нь пастал явуулна. Тэгэхээр чи харин сони юм шүү. Тэ. Эний чи бол нэг юм лог гэхээс илүүтэйгээр нэг юм сэтгэлийн асуудалтай хүртэл AI-ыг хамруулж үзэх нь сони юм шүү гэж бодохгүй юу? Тэ. Тэгэхээр ер нь бол нөгөө ахаал чивтер ихний санаа руу орж ял та. Тэр нөгөө хүн байх чинь байхгүй байгаа үст. Тэ. Энд чинь нэг тийм амьдралынхаа бүх процессыг хит AI-ыг хутгаж оруулснаас болоод тэр нөгөө амьдралаа чи мэдээд байгаа мó эцээч ChatGPT чинь амьдралыг шийдэх гээд байгаа мó гэдэг асуудал руугаа баг ирж орж ирсэн. За магадгүй энэ сэдв цаашаа явал ахаа зөндөл асуудлыг өдөх юм шиг байна. Ер нь магадгүй жоохон тийм юу яах бах. Илүү сүултээ баг AI-гаа баг хоёлоо хог новш мэт ярьчих юм шиг санагдаж байна. Тэг ба. Тэгтээ ер нь бол яг point бол юу вэ гэхээр юу байгаа даа. Хэмжээ хязгаартай байял гэдэг юм байгаа даа шүү дээ. Яг тийм. Тэ хэмжээ хязгаартай байгаа даа. Чи ч гэсэн оо сурах ёстой, чадварчих ёстой, хөгжих ёстой. AI бол бидний амьдралд зүгээр л туслагч болохоос биш, шийдэгч биш.
гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Санаа бол тийм учраас нөгөө хүн байхаа гэдэг манайхан битээ мартаарай. Тэгэхээр сайн нэг гадны ихтэй сургуулийн ямар сургууль вүлээ дээ дүгнэлт гарцсан байсан. Ер нь бол юу байсан бэ гэхээр одоо орчин үеийн оюутнууд хэд их AI ашигласнаас болоод критик тинкинг ур чадвар 38% буурсан гэдэг нэг судалгаа яваад байгаа. Тэгэхээр нөгөө нэг өнцгийг ингээд хараад энэ өнцгөл энэс өөр өнцөг байхгүй гэж бодох чинь өөр айгу буруу болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө нөгөө залуучуудын нөгөө тухайн зүйлийг хараад давж харах, өөр өнцгөөс харах, нөгөө талаас нь сэтгэх, нөгөө талаа ойлгох буюу эн чинь нөгөө логик сэтгэл байтугай бүр цаашлаад барыг сэтгэл зүйтэй хүн байхад нь хүртэл нөлөөлөд эхэлж байгаа байхгүй. Нэг юм машин болгож эхлэхэд байгаа юм шиг харагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө критик тинк алдагдаж эхэлж байна. Бүх юмаа ингээд нөгөөхөөс асуудаг болж эхэлж байна. Буцаал яг нөгөө dark age рүүгээ орж ирээд тах шиг байгаа тань. Тэгэхээр битээ юм байгаарай гэж одоо уриалаад энэ үрээд дуусах уу да. За тэгэхээр магадгүй манай нөгөө энэ подкастын дугаарын маань part 2 гарах бах ер нь гарах болов уу гэж би найдаж байна. Тэгээд гарвал хоёлаа тэр үед бас ихэж ингэж суугаад эннийхээ талаар хүрээжлүүлээд ярих ч биш магадгүй шүү. За тийм байна. За ямар ч үсэн манай сонсож суралцсан подкастын маань 2 дугаар улирлын 2 дахь дугаарт олон улсын харилцааны оюутан их баяр маань оролцлоо. За их баяртай маш их баярлалаа. Тэгээ өөрийнхөө бас бодож байгаа энэ мэдрэмж энэ бас дүнэлтээ бид нартай хуваалцсан их баярлалаа. Яалтч нөгөө философи хүн бодоод харал яг л нэг юм ер нь бол нэг өөдрөг бодол төр бодгүй шүү дээ тий. Далд бүх юм нэг юм хар вараанаар хараад л ерөөсөө энэ бол өөрөө философи онцлог байхгүй. Тэгэхээр бас бид нар ч гэсэн бас юм байх хэрэгтэй. Ер нь альва зүйлийг дандаа л гой сайхан гэж бас харах чинь өөр айгүй юу буруутсан баг болж эхэлж шүү дээ. Жог стресстэй хэвээр биш болж эхэлж байгаа. За гэдэм дугаарыг нь хүрээд өндөрлөө. За үзэгчдээ дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.